1989 онд доктор Джеймс Ваттны удирдлагаандаар хэсэг эрдэмтнүүд хүний геномыг тайлахаар цугларсан. За ингээд болохоор Ваттны бас нэг том санаа нь болохоор зөвхөн биологийн гэлтгүй химийн, физикийн, инженерчлийн ингээд олон салбарын эрдэмтнүүдийг цуглуулад уг төслийг эхлүүлэх байсан. За ингээд уг төслийг эхлэхэд оролцож байгаа эрдэмтнүүд жоохон дуртай биш байсан. За яагаад тэгэхээр тухайн үед энэ салбарт хүний геном гэдэг нь одоо ямар чухал асар их ач холбогдолтой гэдгийг ойлгохгүй байсан. За тийм болохоор одоо дэлхийн өнцөг болон бүрт эрдэмтнүүд сэхэтнүүд мэн байгаа. За тэрний тухайн одоо байгаа газраас нь одоо их төсөлд оролцуулах тийм боломжийг бүрдүүлэх ёстой болсон. За яагаад тэгэхээр тухайн эрдэмтнүүд маань энэ одоо төслийг хийхийн тулд нэг газар цугларч одоо ингээд нүүдэл судал хийхгүй нь ойлгомжтой байсан. Мөн хүний геном нь ингээд биологийн шинжлэх ухааны салбар арга барилыг нэг үнцээр нь өөрчилсөн байдаг. Багийн шинжлэх ухаан буюу одоо хамтын үйл ажиллагаа гэдэг нь одоо маш ингээд чухал зүйл гэдгийг ойлгуулсан. За тэгээд хамтын үйл ажиллагааны бас нэг сонирхолтой зүйл нь болохоор энэ ингээд маш ширүүн нэгэд өрсөлдөөнтэй байдаг. Ягаад тэгэхээр тухайн одоо төсөлд оролцож байгаа эрдэмтбэр өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж одоо өөрийн гэсэн мөрийг одоо үлдээхийг одоо ингээд хүсдэг. За тийм болохоор энэ бас ингээд тийм илүү өрсөлдөөнтэй ширүүн болж өнгөрдөг юм байна. Тэгээ мөн тэгээд тэд ингээд асуудал ингээд шийдэж байгаа ч гэсэн тэр даруйдаа одоо бусад эрдэмтдтэй хэлээд ингээд хамт одоо дор бүрнээ ингээд суралцаад хамтдаа ингээд хурдан ингээд өсөж дэвш. Тэгээ геномын төсөл хэрэгжиж эхэлснээс хойш одоо төрийн болон хувийн хэвшмэл тэгээ мөн ингээд шинжлэх ухааны салбарууд ингээд маш их ингээд урам зориг өгж исэн. Тэгээд одоо Ньют Гингрич ингээд шинжлэх ухаанд ингээд маш сонирхолтой байсан болохоор бас ингээд тухайн эрдэмтнүүдэд ингээд маш их тусалтай дэмжлэгийг үзүүлж исэн. Урт насалж ирүүл байх нь аль нэг намын онцлог биш. Энэ болохоор хүн бүрийн зорилго. За энэ төсөл нь болохоор ганц том одоо чиглэлтэй байгаагүй. Энэ болохоор хүмүүсийг одоо нэгтгэх том сорилт байсан. За бид ирээдүйд ийм байдлаар ажиллах хэрэгтэй гэж бодож байна. Тэгээд хүний геномын одоо төсөл эхлүүлэх үед хүний генийн дарааллыг тогтоох одоо арга нь одоогийн шиг ингэж хөгжөөгүй байсан. За тухайн үед ингээд тийм машин ч хурдан биш. Тэг бүр механизмж байдаггүйсэн. Тэгээд энэ ажлыг хийхийн тулд эхлээд заавал одоо хүний геномын дарааллыг тогтоох шаардлагатай болсон. Тэр үед одоо геномын дарааллыг гараараа ингэж хийдэг байсан. Тэгээд хуучин үеийн аргыг ашиглаж хамаагүй хийхэд бэлэн байсан. Энэ болохоор одоо энэ төслийг хийхэд хамгийн ач холбогдолтой чухал ажил байсан. Тухайд ингээ амьдралыг хэлбэршүүлэх тийм технологи хараахан нээлттэй байгаагүй. Тэгээд хэрвээ одоо энийг ингээ гараараа хийсэн бол 1000 жилийн ингээ төсөл болох байсан. Дараалал тогтоох нь ингээ маш чухал ажил байсан. За учир нь энийг ашиглан хайлтгах боломжийг олгодог. Би нэг өдөр ингээ Вашингтоны их сургуульд компьютераа бариад очсон чи хүмүүс ингээ маш их гайхажсэн. Чи энийг юунд ашиглаж байгаа? Энд чинь ингээ генетикийн техник штэ гэж амар их гайхажсэн. За учир яагаад гэхээр тэр хүмүүс болохоор геном ингээ хитрхи төвөгтэй болохоор компьютер ч энийг хийж чадахгүй гэж боддог байсан. Гэхдээ ингээд компьютергүйгээр бид юу ч хийж чадахгүй. Тэгээ компьютер болон геном ингээ хоорондоо маш их холбогдолтой зүйл гэж боддог. Хүний ингээ геномын төсөл мэдээллийг одоо бусдад хурдан ингээ нээлттэй болгох зорилготой байсан. За ингээд одоо үед энэ ингээд маш ойлгомжтой зүйл юм шиг боловч тухайн үед бол энэ тийм амар зүйл байгаагүй. Тэгээд би одоо өөрийгөө айгүй азтай хүн гэж боддог. Яагаад тэгэхээр ингээ хоорондоо мэдээллийг солилцож чаддаг орчинд өссөн болохоор. Геномын хамт олон бол надаа өт болон ялаа ингээд судалдаг судлаач ч гэсэн бусдаагаа мэдээлэл хуваалцахад бол бэлэн байдаг байсан. Кодоо ингээд санаагаа ингээд бусдад ингээд нийтлэхээс өмнө бусдаагаа ингээд хуваалцдаг. За энэ болохоор маш ингээд баярлах уу штэ талархалтай зүйл. Тэгээд энэ болохоор маш ингээд тийм чөлөөлөгцсөн мэдрэмжийг өгдөг. Хүний амь насны төдөөх нээлтүүдийг нууцлаж өөртөө хадгалж үлдэн гэдэг нь болохоор баг гэмт хэрэг хийсэнтэй адилхан байх. За тийм болохоор энэ болохоор 100 жил ашиглагдах чухал мэдээлэл. За тийм болохоор бид энийг илүү аль болох хурдан олоод хүн бүр хүртээмжтэй байлгах хэрэгтэй байсан. Хэрвээ одоо үннийг олоо мэдчих юм бол амьдрал хэрхэн явагддгийг өвчин юунаас үүсдгийг ч мэдчих болох юм.
өвчтнүүд одоо генетикийн талаараас жоохон айцтай байдаг. За яг эрхэм нэгний нотлохын одоо бид авч өгдөггүй гэдгээс тэгээд одоо энэ одоо ёс суртахууны болон нийгмийн асуудал нь үндэ 1900-аад оны Америк нэгдсэн улсын ихэнх үетэй одоо ингээ холбоотой байдаг юм байна. Ягаад тэгэхээр тухайн үед Америк нэгдсэн улсын олон мужид одоо генетикийн хувьд одоо шаардлага хангаагүй байх юм бол одоо үргүй болох ч юм уу дахин хүүхэдтэй төрүүлэхгүй байх тийм одоо хууль заалт гаргаж биелүүлжсэн. Тиймээс одоо хүний геномын ажил эхлэхээс өмнө бид ёс зүйч болон одоо нийгмийн ухааны судлаачтай хамтарч одоо энэхүү ажлыг хийсэн. За одоо тийм болохоор одоо геномиктэй болсон. Одоо шинэ үед болохоор одоо үед болохоор ёс зүй болон одоо нийгмийн асуудалд анхаарлаа хандуулдаг тийм олон шинэ эрдэмтдийг бид бий болгож чадсан. За хүний геномын дарааллыг одоо тогтоож чадсан агуу их амжилтын болохоор хэдэн 10 жилийн ажил, хэдэн мянган эрдэмтэн, хэдэн тэрбум долларын хөрөнгийн үр дүнд бид хүний геномын замын зургийг одоо бий болгож чадсан. За үүний дараагийн хэдэн 10 жилдээ одоо бусад өвчнөд одоо ашиглаж ингээ хэрэгжүүлэх боломжтой. Тэгээ одоо нэг ийм ирээдүйг хүсдэг чинь энэ болохоор ингээд дөнгөж төрсөн хүүхдэд эмнэлгээс гэртээ гарахт нэг геномын карт гэдэг зүйлийг өгдөг. За тэнд дээр болохоор таны хүүхдээ хэрхэн насрах вэ те бусад өвчнөс хэрхэн сэргийлэх вэ гэдэг зүйлийг одоо ингээд бэлдээд одоо өгдөг болвол энэ болох нэг маш ингээ сэтгэл хөдлөм гой зүйл гэж хэлсэн байна.